Сайн байна уу? Намайг Соёнбоо гэдэг. Зүтгүүрийн машинчлалыг мөрөөддөг. Энэ удаа би танарт хоёр цагаал зүтгүүр хэрхэн бүтсэн тухай ярьж өгнө. Манайд өргөн хэрэглэгддэг байсан 2M62, M62 зүтгүүрүүд хуучирч хүчгүй болж зүтгүүргүй болох шахаад хоёр цагаал зүтгүүрийг бүтээх санаа гаргасан. Монгол улсын эдийн засгийн хүндэтсэн үед манай депогийнхан модернизацийн ажлыг хийхээр төлөвлөсөн юм. 2M62 зүтгүүрийн рам дээр J7 FTL дизель хөдлөөр Super Skid модулыг суйрлуулах ажил хийсэн билээ. 2005 оны 1 сард идэж чулуун даргын удирдлага дор 1-5 загал буюу 10 секцийг хийж бүтээсэн түүхтэй. Анхны загал 0102 зүтгүүрүүдийг ялалтын баяраар ашиглалтанд өгч байсан түүхтэй. Үүнээс хойш загал 03-аас 07 зүтгүүрүүдийг манай депогийнхан өөрсдөө хийсэн түүхтэй. Хоёр цагаал зүтгүүр нь хос секцээр 3000 морины хүчтэй. Одоо бол ачаа зөө өрт явдаг. Өмнө суудалт явдаг байсан. Одоо бол хонгийн хугацаанд дууссан. Одоо бол Т33 АС зүтгүүр 276 дараалтыг нүүлчилж байгаа. За энэ удаагийн бичлэгээ ингээд өндөрлөе. Дараагийн дугаарт 2Т126 Ом серийн илчдрийг тайлбарлаж өгөх болно.